За өдрийн мэндэ. За наадмын амралт гээд хэд хоног сайхан амраад ирлээ. Санаа нээсэн хүмүүстэй бас сайхан байгальд яваад гоё байлаа. Жилийн наадмын амралт шиг тэгээ мэдээж дахиад нэг хэд хонмоор л байлаа. За гэвч ажил төрөлтэй хүмүүс учраас хэцүү те болохгүй юм чинь. За энэ наадмын амралтын хэд хоног бас сошиал медиа хэрэглээгээ жаахан ярих гэж оролдоод за зарим өдөрч чадлаа, зарим өдөрч чадсангүй. За тэгээд сүүлийн хоногийн дуйлал руу одоо орё да тий. Тэр Urban Talk нэвтрүүлгээр хануу тэгж ярьсныг мөн хүүш гэдэг залуу ингээд ярьсан юм байна. За одоо тэгээд тэр бол хэлэх үггүй, ярих боломжгүй одоо тэгээд тостол нөгөө нэг даагнаас биш даргуураас болдгоо гэдэг нь ингээд гарч ирлээ л дээ. За тэгээд ингэх гээд л байсан юм байна. Хөрхий юу бодож явах вэ? За юу ярих вэ? За тэрийг хэнтэй ярих вэ гэдгийг томгоож бодож явахгүй бол маш заваан уучлахад бол том хэцүү балер юм ярьлаа. Одоо тэгээ яах юм бэ? Мэдхгүй одоо тэгээд тэр хүмүүсээс асуудал. Тэр хүн одоо тэгээ юу бодож суугаа юм байгаа юм те? Их онцгүй юм бол. За энтэй бол угаасаа тэг хүмүүс санаа нийлж байгаа учраас би одоо олон талаа ярьж яах вэ? Энэнийг дамжаад нөгөө нэг бидний ярьдаг дараагийн нэг одоо миний үе шүүмжилт нэг юм солиотой юм гараад ирлээ. Тэр нэг cancel culture гэж нэг юмны тухай их яриад байгаа. Тэ? Энэ тухайга ахаад нэг комент хэлье би одоо. За нэгдүгээр cancel culture гэдэг юм ерөөсөө Монголын юм биш. Тэ? Бид нар ийм соёл уламжлалтай, ийм хүмүүжлэлтэй биш. За яг нь ер нь бол ингээд баруун за тий бидний маш сайн мэддгээр бол энэ нэг одоо солонгос кино энэ солонгосын одууд эдэртэй холбоотой мэдээлэл уншдаг болсон. Тэрнээс санаа аваад за энэ сте их гоё юм байна. Ингэчлэр ингээл асуудал шийдэгдчих юм байна. Ингэчлэр энэ хүн одоо ингээ ахаа тэгэж чадахгүй юу? Бангадгүй тэгээд тэр яриад байгаа асуудал ингээ алга болчих юм байна гэдэг гэж нэг боддог гин төсөөлөл байгаа юм л да. Тэр одыг за тэр брендийг тэр хүнийг мэдгүй 1000 чи cancel culture cancelдаад тэр асуудал алга болохгүй л дээ. Ерөөсө тэгдэггүй. Тэгээ та надад итгэхгүй байгаа бол тэгээ мэддэг хэлээрээ Google дээр тэгээ одоо химэл оюунаас асуугаад үз. Ерөөсө тэр хүн л алга болдог гэдэг юм уу? Тэр брэнд л хохирдог алга болдог болохоос биш тэр асуудал байж л байдаг. Ягаад гэвэл нийгмийн асуудал гэдэг өөрөө бүтцийн шинжтэй юм байдаг болохоос биш. Хэн нэгэн инфлюенсерээс, хэн нэгэн брэндээс ямар нэгэн үйл явдлаас хамаарж байгаа тийм өргөс авах төдийд шийдэгдэж идэг юм ерөөсөө байдаг. Энэ дээрээс хоёр дахь миний хэлэх гээд байгаа зүйл бол юу вэ гэхээр хэрвээ үнэхээр чи тэр асуудлыг шийдэх гэж байгаа бол cancel culture мэтийн ийм нэг сонин хацалдаагүй тэг асуудлыг үнцээр нь шийдэж чадахгүй ийм юм анхаарах хэрэггүй. Чи зүгээр л мэдгүй. За өнөөдрийн жишээгээр бол хануугийн аккаунтыг дагахаа боллоо. Ханууг янз бүрээр доромжилж элдвийн пост хийлээ. Чи яаж чи эгээ гол хангаж байгаа. Тэ? Чи нэг лаг мундаг сүрхий яс зүйтэй сүрхий хүн болж харагдаж байгаа. Гэхдээ одоо чамайг дуурж болохгүй, хэлж болохгүй, ханууг дагаж болохгүй гэж байгаа юм шиг. Энэ бол чиний хэрэг. Гэхдээ чи үнэхээр л асуудлыг үнц суурээр нь шийдэх гэж байгаа бол эн чинь бол зөв арга биш л гэдэг хэлж байгаа. Дагахаан байна уу, cancel нүү тэр бол чиний хэрэг. Бид тэрийг чи хоригдож чадахгүй. Үнэхээр чи асуудлыг үнцээр нь шийдэх гээд байгаа мó? Үнэхээр тэр асуудлыг те хор нөлөөг багасгах гээд байгаа мó? Эсвэл зүгээр л магадгүй тэр нэг хүн тэр нэг брендээр төвлөрөөд байгаа мó гэдгийг анхаарч бодоо гэж хэлж байгаа. За эндээс гурав дахь асуудал буюу манай одоо ганц авахлын өдөр бол хэлээд ирсэн лээ. Та нар cancel чаддгүй штэ хаа гэх ингээд шооло пост дээр хийсэн байх шиг юм те. Юу тийм cancel чаддаггүй манайхаа. Яагаад вэ? Яагаад гэвэл энэ бол Монголын соёл биш учраас. Нэгдүгээр одоо тэр Urban Talk гэх нэвтрүүлэг бол өмнө зөндөө асуудал гаргаж ирсэн тий. За тэр учрал гээл залуу бол зөндөө асуудал гаргаж ирсэн. Тэгэл байж л байгаа. Тэр тэгэл нэг найзуудаа цуглуулаад, таньж мэддэг усудаа цуглуулаад за өөрийнх нь яриагаар бол ханаа одоо миний бизнес жахан онцгой буст гэсэн юм авшаа нэвтрүүлгээр чи орчих гэсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр тэдний нэвтрүүлгээр орохдоор бизнес нь буст хийдэг л бах нь байна шүү дээ тий. Тийм нөлөөтэй нэвтрүүлэг байсаар л байгаа. Та хэд үзсээр л байгаа, хараасаар л байгаа. Тий. Ингэсээр л байгаа. Ингэхлээр тэгээ ганц хөлөнд нь намайг ч бас яачаад байгаа та нар яачаад байгаагүй зү хараа гээд амыг ч асууж байгаа байхгүй тий. Тэгэхээр гурав дахь бас нэг ийм өнцөг элдв юм гарч ирж байна.
Тэгэхээр найзуудаа энэ жижигхэн яриаг дүгнээд хэлэхэд үнэхээр чи тэр болж өгөхгүй байгаа асуудыг шийдье гэж бодож байгаа. Жохоо уг углуурахтай үнцээр нь нөлөө хорийг багасгачаар арга замыг сонгоорой. За хоёрдугаарт зүгээр л өнгөн далдалтай косметик хагалгаа шиг юм cancel culture гэсэн ийм юмыг бити модорхож дагаж хөөцөлдөжгүйгээрээ. За гуравдугаарт ер нь жоох Монгол арга юмараа, Монгол соёл юмараа, ерөнтэй авцалдах юмараа асуудалтай тэмцсэн илүү дээр байдаг. За cancel culture бол бидний соёлын одоо бидний сэтгэлгээний ийм зүйл биш. Тийм ч учраас бид хийж чадахгүй байгаа. Тийм ч учраас энийг хийгээд асуудлыг шийдэж чадахгүй байгаа шүү гэдгийг мэдээлэл болох үедээс оруулж хэлж ярьж байгаа шүү.